За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн минь төргий. За Canva хагчлалынхаа ээлж дугаараар бид нар вебсайтынхаа сурал хичээлийг үргэлжлүүлье. За өмнөх хичээлүүдээр бид нар одоо энэ нүүр пэйжн дээр байх одоо секшнүүдэд бэлтгээд явж байгаа. За өчигдөр бид нар бол about me гэдэг секшн харуулсан байгаа. За өнөөдөр бол яхаа өөрийнхөө үйлчилж байгаа хүмүүсийн одоо тийм ээ мэдээллүүдийг энэ харуулсан байгаа. За audience demographics гэдэг тийм ээ. За тэгэхээр энэ пэйжн дээр бол өөрийнхөө зургийг оруулна. За би бол ийм хүмүүст үйлдэлж байна гэх тийм ээ. Миний үзэгчид бол 82% нь бол эмэгтэй хүмүүс байна. За 18% нь бол эрэгтэй хүмүүс байна гэд тийм ээ. За насны ангиллаар нь бас ингээд яг нь юм чартууд оруулсан байгаа. За энийг бүгдээр яаж хийснийг үзүүлье. За ингээд шинээр юу аваа. За энийг би бол яг нь ийм өнгө сонгосон байгаа. Бид нар энэчнээс өөр юм сонгож болно шүү дээ. Яг ингээд хар өнгөөр сольж болно. За яг хар өнгөөр хийчих яг та нараад юу ячиж болно шүү дээ. Дараа нь өөртөө ямар л ямар өнгөөр сольчих болно. За энэ дэр бол яг энэ demographic гэдэг бол яг бид нар гарчгаа оруулчихна. За тэгээ энэ бол дээдлэн цагаан байгаа юм чинь бид нар энийг доотлихны хар тийм ээ юуг нь фондын юу болчих штэ. Өөр одоо өөрийнхөө сэнхэр өнгөөрөө тэмдэглэж болж байна. За тэгээ зураг оруулсан байгаа. Upload гэдэг. За энэ зураг оруулчих тийм ээ. За энийг эргүүлээд бид нар юу ачи байрлалын солиод тэгээд ингээд бэкграундыг арилгачих тийм ээ. За ингээд энэ бол бидний зураг байна. За яг нөгөө хар юутай учраас хар юунд дэвсгэр дээр бид нар яг энэ дээр юу оруулж болно. Харин зурагныхаа нөгөө юун дээр нь жоохон юу лээ. За shadow гэдгийг оруулаад за glow гэсэн байгаа тийм үү. За энэ өнгийг бид нар ийм цэнхэр өнгөтэй юм болгох хэрэгтэй байгаа. За тэгээд юу ачиж болж байна. Жохон ингээд доош нь юу суурлууд ингээд зураг оруулаад өгчөж болж байна тийм ээ. За энэ дэр бол яг нөгөө цэнхэр өнгөтэй байсан учраас бид нар блендер ашигласан байгаа. За блендер гэдэг юм апасаа блендер имиж гэж жаад энэ чинээс нь юу оруулчих болно. За энэ дээр нь бас яг блендер оруулъя гэдэг юм бол ап руугаа очиж жоод имиж блендер гэдэг дарна заяа. Тэгээд бид нар энэ зургаа ингэ сонгочжоод энэ лайнер гэдгийг дараад за тэгэнгүүт энэ чинь ингээд яг хар өнгө очоос хар өнгөний юу оруулж өгч чинь бид нарт одоо юм уусалттай блендер тийм ээ өнгө оруулж өгч जैन. За одоо ингээд яг энэ өнгө маань ингээд доорсож жоохон харлаад цагаан байсан бол энэ дэвсгэр нь хар учраас ингээд орчиж чинь тийм ээ. За энэний бид нар эхнийхэн цэнхэр автын чинь яг доотлих нь өнгийг бас цагаанаар авчиж болж байна. За тэгээ яг энэ дээр бол нөгөө бид нар энэ еврог орно. Элемент рүү очиж жоод энэ дээр тийм ээ female эмэгтэй icon гэдэг арангууд чинь нөгөө эмэгтэй хүний одоо ийм айкнууд гарч ирнэ. За тэгэнгүүт яхнууд тэрийгээ бид нар ингээ оруулаа. За өнгө нь хар байгаа учраас бид нар энийг ингээ цагаан болгоно. За яг энэ дээрээ бид нар ингээ текст оруулна. За энэ текст оруулахыг бол яхнаа бид нар чадна шүү дээ тийм ээ. Эдгээр шууд одоо. За энэ дээр бас нөгөө энэ юуг энэ эрэгтэй эмэгтэй хоёрын яг өнгөнд бас цэнхэр ч юм уу те өөрхөө нөгөө өнгөөр бас сольжиж болно. Нөгөө хоёрын цагаанаар ч бас ерөөхдөө бас эдэртэйгээ адилхан тийм ээ. Ямар их өнгөөр оруулчих болж байна. Чарт гэж бичин заяа. Тэгэнгүүт одоо нөгөө зөндөө олон чартууд гарч ирнэ. Чарт гэдэг маань ерөөхдөө эдрэг хэлээд байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ хавьлаад энэ бар чартыг авчие. За бар чартаа авахтаа бол бид нар энийг ингээд жижигхэн болгоод энэ чинь оруулчих чинь тийм ээ. За тэгээ яг энэ дээр бид нар энэ дээр энийг яаж ингээ янзлах юм бэ гэхээр бид энэ хараа edit гэж ороод за edit гэж ороод тэгээ энэ чинь янзлалцдаг. За шинэ одоо 34-өөс 44 насны хүмүүс бол нэг одоо хэдэн хувьтай ч тэнтэй 70% тач гэдэг юм уу те. За тэгэл иймэрхүү нөгөө ингээд нөгөө энийг зохицуулцдаг байхгүй. За тэгээд өнгөнүүдээ сольж олон. За энэ артлын чихэр энэ цэнхрийг бид нар одоо юу ч гэдэг те нэг ерөөдөө өнгө дагуу энэ байгаа юм байна. Энэ хар хөх байж болж байна тийм ээ. За иймэрхүү цэнхэр төрлийн өнгөнүүдээр ингээд сольжиж болж байна. За ингээд бид нар яг насын англиар нь бас юм чарт хийж болж байна. За эсвэл өшөө бас нөгөө pie chart гэдэг юм буурхий чарт гэдэг шүү дээ тийм ээ. За тэгээд тэрийг бас сонгож болж байна. Одоо энэ тийм ээ.
За энийг бол яг нөгөө одоо онлайн бизнес Монголын зөвхөн нөгөө монголчуудад яадаг багхгүй. Тэгээ манай ихэнх хүмүүс бол Улаанбаатарын хүмүүс гэдэг юм байна. Би сая л харлаа. Тэгэхээр 92% нь бол Улаанбаатар Тархан Эрдэнэтийнх нь голдуу гэдэг юм байлээ. Тэгээ энэ нь болохоор Улаанбаатар гэдэг тийм ээ. За тэгээд энэ нь болохоор 92% байгаа байхгүй. За тэгээд дарханых нэг 5% байсан баха. За тэгээд өвс нь Эрдэнэт гэвчихсэн байсан голдуу Эрдэнэт дандаа хотынхны ламбад авдсан байна даа гэж би бодлоо сая. За тэгээд 4% ч гэдэг юм уу те. Илүүгээр явчих юм байна. За 3 ч илүү. Энэ 4 ч гэдэг юм уу те. За бас энийхээ өнгийг бас ингээд сольжиж болно. Хэрвээ энэ томын тийм арай. За том нь жоохон энэтэй адилхан цайвараар өнгө дагуу явж. За яг юм болж л энэ дөө. Энийн арай цэнхрээр тод цэнхрээр авчихоо. За иймэрхүү ч юм уу те. Иймэрхүү маягаар чартаа ингээ хийгээд оруулчих бас болж байна тийм ээ. Ер нь үйлчлдэг хүмүүсийн нас хүйсээр нь бас нэг иймэрхүү юу үзүүлж болж байна. За дараагийнх нь болохоор энэ audience reach гэдэг хэдэн хичнээн хүмүүст одоо хүрсэн бэ гэдгийг бас ингээд иймэрхүү мэдээлэл оруулж болж байна. Энд дээр харуулж байна тийм ээ. За энэ reach audience ер нь бол яг энэ гарчигнуудад дандаа дараагийнхаа юм дээр ингээд юу аваад явжээ. Тэгэхээр нөгөө фонд найдлах байгаа шүү дээ тийм ээ. За тэгэл фотоноос яхаа би нөгөө лаптопны зураг авсан байгаа энэ чинь нэг за одоо чинь энэ зургийг авлаа гэх юм бол одоо бид энэ хараа энэ булангийн ингэж нөгөө бүр хэлж байгаа. Амхоо болгож байгаа хгүй. Энэ утас айгу гоё байгаа. За тэгээ энэ зураг болохоор нөгөө анх одоо Монголд очиод би нөгөө нэг юм семинар хийсэн. Тэгээ энэ цавсалгаан дээр нэг үтгсэн хүмүүс нахвалс ер нь их олон хүмүүс ирж исэн тэр юм дээр. За тэгээ энэ зургийг бол би энэ ч тавьсан байгаа. Ер нь бол яг өөр дотор нь байгаа бизнесийн Монгол улсын сургуулийн бизнесийн сургууль одоо би энэ багшилж исэн. Тэгээд тэнцэнээс заалт түрээслээд бид нар ингээд сургуульд явуулж исэн. За тэгээд эдгээр бол ер нь бол амархан юм даа. За яхаа би нэг нь хийгээд үзүүлэгийг бас үзүүлж болохоор энэ бол жоохон цаг орсон юм. Одоо чинь за эхлээд бол нэг нь ингээ хийчихсэн шүү дээ. Энийг яаж хийх вэ гэдээ яг адилхан ерөөхдөө бол нөгөө юугаа аваад элемент рүүгээ очижоод тэр шүнцэгтэй авдаг шүү дээ тийм ээ. Тэр шүнцэгтэй ингэж аваад тэгээд энийг за жоохон өргөн байвал зүгээр. Тэгээ бас адилхан нөгөө нэг юуг энэ өнцгүүдийн жоохон ингэж мохоо олгоно. Раундинг гэдэг юм тийм ээ. Ингээд жоохон иймэрхүү олгоо. За тэгээ өнгө нь бол мэдээж цагаан дээр зүгээр яа тэгэхээр юм бичиг үл зүгээр шүү дээ тийм ээ. За тэгэл энэ дээр текст оруулаад болоо. Одоо жишээ нь 162 мянга биш одоо юун дээр нь манайх чинь юун дээр 201 к фолловерстай байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ энэ текстийнхаа өнгийг бол бид нэр хар хөхөрж бичсэн байгаа. Энэ өнгийн дагуулад followers гэсэн юм байна. За яхаа followers. За тэгээд ерөнхийдөө сардаа бол нэг сая хүнд хүрчдэг. За тэгээд вебсайтанда 162 мянган subscriberтай байна. За annual support-лт нь бол 100 сая хувьцаа байгаа. Манай одоо энэ бизнесийн тэгэхээр иймэрхүү мэдээллүүдийн чинь оруулчих болж байна тийм ээ. За хамгийн сүүлийн энэ pricing packages гэдэг үнүүд байна тийм үү. За тэгэхээр энэ хартаа хөхтэй энэ юугаа авсан байгаа. За энийг бид нар мэдээж цагаан өнгөийг аван сонгоно. Энэ чи үнэ гурлын ерөнхийдөө адилхан үнэтэй. Англи хэлний цаг сургалтууд нь ингээд бүх сургалтууд нь 100 мянга, аккаунтингийн сургалтууд араад бас 100 мянга, онлайн бизнес сургалтууд бүгдээр 100 мянга. За үнийн мэдээлэл авахгүй тэгээ ийм 3 багц зарж байгаа гэдгийг оруулсан байгаа. За тэгээ яг нэг нь хийгээд үзүүлчихье. Бусд нь бол яг адилхан. Жишээ нь одоо ингээд basic English гэдэг тийм ээ. За тэгээ элемент рүүгээ очиж жоод нөгөө tick icon гэдэг ингүүд чинь янз бүрийн ийм icon-ууд гарч ирж байгаа. За би тэгээд энэчнээс see all гэж жаад нэгийг сонгосон байгаа. За надад энэ таалагдсан. За тэгээ энийг өнгөнд бас яг нь өөрийнх нь цэнхэр өнгөөрөө болоод тэгэл оруулсан. Тэгэл
Энийг бас яах нь олшруулад ингээд доотлолт нь ингээд солиод ингээд нэмсэн байгаа. Тэгээд ингээд нэг хийцнийхаа дараа бол энийг copy paste гэдэг 3 хуваагаад бас тодорхой соличин. За энэ дээр яг нэг энэ сонирхолтой юм нь бол энэ нэг артлын нэг юу адаас энийг оруулах хэрэгтэй. За энэ дээр бид нар элемент руугаа оржоод class in morphism гэдэг ингүүд чинь баахан юм шилэн одоо ийм шилэн эффект байгаа байхгүй. Тэгээ энийг бид нар яг энийхээ ардуур нь ингэж оруулаад за тэрнийхээ бид нар өнгийг сольчж болно гэж ороод за тэгээд дуу тоон гэдэг аа шүү дээ тийм ээ. За энэ дуу тооныхаа custom гэж за энэ угаасаа энэ өнгөнүүд нь ингээд энэ чи цагаан за тэгээд доотлынх нь энэ харыг бас бид нэр яхна өөрхөн өнгөөр ингээд яачих заяа. Тэнгүүт энэ маань ийм цэнхэр туйтай болчихно. За энийгээ бид нэр яхна уу гэхээр энэ юу руугаа оржоод layer гээд send back гэдэг ингүүт энэ маань энийхээ ингээ ардуур орчихно. Заяа. За тэгээ энийгээ бас ингээд боломжийн жоохон дугуулчих. За тэгээд энэ дээр яг бид нар нөгөө одоо шинэ энэ дээр байгаа энэ English course гэдгийг айдэр шүү дээ тийм ээ. За 100,000 төгрөг. За тэгээ ингээ бүгдийг ингээд бичснийхаа дараа яхна энийг юу штэ ингээд юу ач бүгдийг ингэж жаад групп болгочих. За тэгээ групп болгоно гэдэг чинь ингээд нэг болчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэрийг яхна ингээд гур болгоод за тэгээ гуруулын энэ бас ингээд голыг болоод тэгэл яхна энийг ингээд хийчихнэ гэсэн. За тэгээ энэ дээр гарчин байхгүй юм тийм ээ. За pricing packages гэдэг энийг яхна бид нар энэ за энэ доотлын 3 маань арай жоохон дээртсэн байвал жоохон доошлуулчих заяа. Ингээл яхна энэ хэсэг маань ингээд бэлэн болчихно гэсэн үг. За ингээд энэ хичээлээ төгсөе. Тэгээд маргааш бас үргэлжлээд вебсайтаа хийх баа.